Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөрөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улсын дэлхий дээр нэгч байхгүй байхгүй. Мөнгө гэж хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу яа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindset-тэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Энд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүтэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Мөнгө гэж юу вэ? Та өнөөдөр хэдэн төгрөг зарцуулсан бэ? Өглөө уусан кофе, автобусны тасалбар, интернетийн төлбөр. Та энэ бүгдэд мөнгө хэрэгэлсэн. Гэхдээ мөнгө гэж яг юу вэ? Дэлхий дээр өдөрт 1 тэрбум гаруй худалдан авалт хийгддэг. Энэ бүгд мөнгө байгаа учраас л боломжтой. Мөнгө гэдэг нь итгэл дээр суурилсан систем. Мөнгө гэдэг нь бараа, үйлчилгээний үн цэнийг илэрхийлж, солилцоог хөнгөвчлөдөг хэрэгсэл юм. Эрт үед хүмүүс бартер хийдэг байсан. Жишээ нь нэг хонь өгөөд 2 шуудаа гурил авдаг байв. Гэтэл бүх зүйл ижил үн цэнтэй байж чаддаггүй. Тиймээс мөнгө үүссэн. Мөнгө нь зоос, цаас, карт, захин хэлбэртэй байдаг. Төгрөг, Америк доллар, юан, евро гэдэг бүгд мөнгө. Харин одоо үед дижитал мөнгө, цахим банк, төлбөрийн апп өдөр тутмын амьдралд давмгайлах болжээ. Дэлхий дээр хийгдэж буй нийт мөнгөн гүйлгээний 90-ээс дээш хувь нь бит бус дижитал хэлбэрээр мөн картаар гүйцэтгэдэг болсон бөгөөд нийт мөнгөн хөрөнгийн 92% нь бит бус хэлбэртэй байна. Мөнгөний гол 3 үүрэг: солилцооны хэрэгсэл, худалдаа, үн цэнийг хадгалах хэрэгсэл, хуримтлал, нэгж хэмжүүр, харьцуулалт. Та 1 сая төгрөг хадгаллаа гэж бодъё. Энэ бол мөнгөний хадгалах үүрэг. Харин энэ мөнгөөрөө утас авбал энэ нь солилцооны үүрэг. Утас нь 950 мянган төгрөг, гутал 200 мянган төгрөг байвал энэ нь үн хэмжигч үүрэг юм. Монгол төгрөгийг зөвхөн Монгол банк хэвлэдэг. Яагаад хүн болгон мөнгө хэвлэж болохгүй вэ гэвэл мөнгөний үн цэнийг хадгалах, инфляциас хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төвлөрсөн удирдлага шаардлагатай. Өнөөдөр дэлхийн эдийн засагт 100 их найд Америк доллар эргэлдэж байна. Энэ бүх мөнгийг дэлхийн төв банкнууд үйлдвэрлэсэн. Мөнгө бол зүгээр нэг тоо биш. Энэ бол таны хөдөлмөрийн үр дүн, ирээдүйн зорилго, сонголт, үн цэн. Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт бид мөнгө гэж юу вэ? Мөнгөний шин чанар үүргийн талаар ярилцах болно. Энэ талаар ярилцахаар студид маань 2 зочин маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцох эдийн засагч Батгаш байна. Сайн байцгаана уу? Удаагийн нэвтрүүлэгт оролцож байгаа. Залуу хоёр байна. Мөнгөний ухаан намын орчуулагч. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн баярлалаа. Гурлаа өнөөдөр мөнгө гэж юу вэ гэдэг айгүй энгийн болох сонирхолтой сэдвээр ярилцъя. Тэгэхээр мөнгө анх хаанаас яаж үүссэн юм бол энэ талаар. За мөнгөний үүслийн хувьд бол анх хүн төрөлхт үүсэх үед л ерөнхийдөө мөнгө бол үүссэн гэж болоо хэлж болно л доо. Яагаад гэвэл хүн төрөлхтөө анх үүсэхдээ нуур мал аж ахуй эрхэлж эхлээд тэр цагаас ч бартерын солилцоо гэдэг зүйл үүсч бий болсон. Бартерын солилцоо гэдэг бол ерөнхийдөө мөнгөний хамгийн анхны одоо хэлбэр гэж үздэг. Тэгээд цаашлах юм бол бартерын солилцоо нь бол хэд хэдэн сул тал бий болж эхэлсэн. Яа тэгэхээр хүн төрөлхтөнд ингээд оширхын хэрээр, хотчхын хэрээр, суурин амьдрахын хэрээр одоо дэлхий дээр Египт гэдэг ч юм уу, Шумер, Месопотами гэдэг том хотууд бий болж хятадд гэдэг ч юм уу. Тэгхийн бол тэр олон хүн амтай хот үүсгэх нь бартерын солилцооны сул талууд гарч ирсэн л дээ. Яа тэгэхээр 1000 хүнтэй ч юм уу 2000 хүнтэй хотод бол ингээд солилцоо ихэд аюу төвөгтэй болж эхэлсэн. Тэгвэл би тариачин ирээд нэг гутал авах гэтэл тэрийгээ заавал гуталчинтай магадгүй миний яг тухайн үеийн сонирхол маань нийцэхгүй ч болж тэ гуталчинд тариа хэрэггүй ч юм уу тэ. Тэгэхээр би тэрийг ингээл хөрвүүлээл багаж болгол багаж байгаа юу гэдэг морь болгоод гэдэг ч юм ингээ хөрвүүлээд тэр маш олон хүн худалдаа хийсэн хэрээр бол тэр бол боломжгүй болж эхэлсэн. Тийм учраас хүн төрөлхтөн бол дараа нь бол
барааны мөнгө гэдэг зүйл рүү шилжиж ирсэн байна. Барааны мөнгө маань бол ерөнхийдөө яг тухайн үеийн хүн болгонд хэрэгцээтэй тэр барааг л нийтээрээ бараагаас солих боломжтой болж очиж байгаа. Тэгэхгүй бол бид нар нөгөө нэг мөнгө өөрөө нөгөө нэг альва зүйлийн үн цэнийг хэмжих тийм үүрэг өсгөх хэрэгтэй. Одоо жишээлбэл малчин хүн өхрөө зарлаа гэж бодоход яг хэдэн хонтой тэнцэх ч юм уу хэдэн адуутай тэнцэх гэдэг мэдэхгүй шүү дээ. Тэгэх юм бол би тэрийг мөнгө байжж тогтсон нийтлэг хэмжүүр байжж хэмжиж хооронд нь жишдэг гэдэг ч юм уу. Тэр одоо үүргийг бас арай илүү гүйцэтгэх боломжийг арай ойртуулж гэсэн үлдээ ер нь бол. Тэгээд цааштайгаа бол зоосон мөнгө, цаасан мөнгө тэгээд одоо бол орчин үед бол дижитал мөнгө гэд бид хэд бол мэднэ тэр хөгжил рүү одоо эрс тулж ирсэн л байна л да. Тийм ээ сонирхолтой байна те. Эхлээд ер нь бол мөнгө маань болохоор зөвхөн солилцооны хэрэгсэлтэй солилцооны үр гүйцэтгэж гисэн биз дээ. Тэгээд магадгүй нөгөө гүйцэтгэж байгаа үүрэг болон сул тал, давуу тал хүн төрөлхтний хөгжилтэй холбоотойгоор энэ бол хувьсаа өөрчлөх зөрөл байгаа те. Маа зочны маань хувьд ер нь ерөнхийдөө бартраар ингээд хамгийн сүүлд хизээ те төлбөр тооцоо хийсэн бэ. Тэр талаасаа түүгээс сонирхол. За юу ч гэсэн саяны Батбашаа хэлсэн дээр зүгээр биеийнхээ мөнгийг харахтаа нөгөө үнцийн үс гэдэг талаас нь илүү сонирхож боддtiin зүгээр одоо түүхээс нь тэр үеэсээ ботсон ч гэсэн нэг тал өөрсдөө гэсэн үнцнийг үүсгэж байна те одоо тэр нь одоо агнууч гэдэг ан хийхин тулд чинь хитэн хүмүүс нэлээд хөдөлмөр заран цаг зарж ан хийлээ нөгөө талд нь жимс одоо юу гэдэг нь цай үйлдвэрлэж байна те тэр энэ хоёр талын үнцийг бүтээж шүү дээ те энэ үнцнийг одоо анх болвол окей илүү бартер хийгээд ингээд солилцоод өгдөг байсан бол Яванда сайн хэлсэн үнцийг хэмжих хэрэгтэй болж эхэлж байна шүү дээ. Тэгэнгүүт ойлгомжтой хэмжүүр дунд байх хэрэгтэй болж байна. Нөгөө талаас нь үнцийг тодорхойлох хэрэгтэй болж цаана ямар хичнээн хөдөлмөр орсон нөөс энэ хэр эрэлттэй байгаа гэдгээсээ тодорхойлогдож байна. Тэгээд энэ хүн төрөлхтний хөгжлийн дагуу энэ маань өөрөө бид нар илүү одоо хүчингү болох тусмаа илүү нарийн ширхэг болоод тэгээд мөнгө маань өөрөө одоо цаасан дижитал мөнгөд хөгжихийн хэрээр санхүүгийн зах зээлийн хэрэгслүүд хөгжиж явсан байна. Тэгэхээр мөнгөний яг суур юм нь үнц нь одоо улс орнууд дээр ясан чинь Монгол улс хэрэг хэмжээний үнцний бүтээж юм бэ гэдгээс хамаарат бид нар хэрэг мөнгө олж байгаа юм бэ гэдг нь гарч иж байгаа шүү дээ. Тэгэхээр айл өрхтөөш хувийн дээр ч гэсэн одоо бидний ажил дээр хэрэг үнцний бүтээж байгаа тэр хэмжээгээр л цалин мөнгөөр хэмжигдэж шүү дээ. Тэгэхээр үнцэн гэдэг суур үнцний бодвол илүү сонирхолтой. Илүү одоо ойлгомжтой л гэж боддог. Бартрын хувьд би өөр дөр бол сандгүй одоо нөгөө ер нь хэрэглээ баг хүн өөрөө тэгээд гэхдээ Монголд бол одоо хүртэл бартер бол компаниудын дунд ч гэсэн ялангуяа орон нутагт ч гэсэн нэлээд их байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол мөнгийг бол үнцэн гэдэг айгүй инженеэр тодорхойлчлаа шүү дээ. Тэгэхээр ажил хөдөлмөр хийж байгаа те бүтээгдэхүүн боловсруулж байгаа бий болгож байгаа хүмүүс нь тодорхой хэмжээний үнцэн бий болгож байгаа. Тэгэхээр магадгүй гутал үйлдвэрлэдэг хүн бол гутлыг бий болгож байгаа, тухайн үнцнийг бий болгож байгаа. Нөгөө талд нь тариа тарьдаг хүн бол тариа тарьж байгаа, тухайн үнцнийг бий болгож байгаа. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо одоо солигдохын тулд хэмжүүр хэрэгтэй, хэмжих шаардлагатай болсон те. Тэгэхээр шууд гутлыг тариагаар солиход ер нь бол тодорхой хэмжээнд бэрхшээл тулгарч ирсэн баг те. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн нэг зүйл рүү нэг хэмжүүрлөө шийдвэрлэхийн тулд бол мөнгө гэдгийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон баг. Ингээд бараагаар солиод ч юм ингээд бартер хийгээд яваад ах тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл ч юм уу сул тал байсан болохоор л ер нь бол мөнгө үүсчтэй дараагийн түвшинд гарсан баг. Тэгэхээр бартер дээр яг сул тал нь ер нь яг юу байсан болоо тэр ихэд дараагийн шатуу шилж байсан. За яг бартер дээр нөгөө сул тал нь ер нь бол одоо бараагаа худалдахын тулд заавал авч явах шаардлагатай шүү дээ. Тэгэхээр одоо би том хэмжээтэй ч юм уу их овор хэмжээтэй ачаа бараа бол авч явахд бол аюу төвхтөө зардалтай цаг хугацаа их орно гэсэн үг тийм. Нөгөө талаас бас бартер дээр бол өөрсөл тал бол барааг хадгалах гэдэг зүйл шүү дээ. Өөрөөс хэлбэл би нэг анчин байлаа ч юм уу одоо үйлдвэр байлаа гэдэг мууддаг түргэн мууддаг юм үйлдвэрлэдэг тийм. Тэгтэл би тэрийг бараагаар нь зарахын тулд удаан зарна. Тэгтэл тэр хооронд миний бараа муудчих болно шүү дээ. Тийм учраас тэр бараагаа удаан хадгалах гэдэг шаардлага нь бас илүү төвхтөө.
тийм сул талууд байсан. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараагийн мөнгөний хөгжлийг бол хүн төрөлхтөн хөгжүүлж ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхлээр манай эртний өмнөх 7 дугаар зуунд өнөөгийн Туркийн нутагт байдаг Лидия хаант улс бол хамгийн анхны алтан зоосыг цутгасан. Тэр алтан зоосыг бол цутгаад гүйлгэнд гаргахаар ямар давуу талтай байна гэхлээр нэгд бол за алтан зоос мэдээж муудахгүй тий. Хоёрд бол алтан зоосыг ингээд том жижиг янз бүрийн хэмжээгээр хийж болохоор би гүйлгэнд том бараа худалдаж авахын тулд том зоосоо хэрэглээ, жижигхэн зоосоо хэрэглэдэг ингээд нэгжид садардаг гэдэг ч юм уу. Тэрээс тухайн улсын татварыг төвлөрүүлэхэд хүн болгоноос татвар авахдаа би анчнаас нь ангийн аваад тариачнаас нь тариа аваад жимсээс нь жимсийг аваад иж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүн болгоноос нэг ижил стандартаар татвар цуглуулахын тулд зоосороо ингээд цуглуулах нь илүү хэлбэр болсон гэдэг ч юм уу. Тэгээд мэдээж зоос юм чин тэр бол авж явахад мэдээж том овртой юм авч ижснээс нэг жижиг алтан зоос авч явах хамаагүй хэлбэр л гэсэн үг тийм. Тэгтэл бас тэрвэрлэхэд зардал гарах бах тийм үү. Ингээл баахан ингээл алтан зоос ингээл нэг ууд нэгээл явахад бас. Тэгээ энэ дээр яхад яг мөнгөн дээр төрүүлсэн би зардал гарна тий. Татвар төлөгч нэг зардалч гэдэг юм. Бартер дээр ч гэсэн ягаад бартераас багасаад ингэ явсан гэхээр зардал гарч шүү дээ. Одоо зоос байхад жишээ нь амар одоо их хэмжээгээр ярил амар хүнд болно шүү дээ. Тэрийг зөв тээвэрлэх. За тэгээд цаасан мөнгө болсон хөнгөн болсон байна. Окей. Тэгээд дараа нь илүү дижитал болж гисэн тий. Одоо шууд данс хорон шилжүүлэх гэдэг ч юм уу. Одоо нөгөө чек өгдөг ч юм уу ингээд. Энэ болгон чинь ерөөсөө л бид нэр мөнгөтэй холбоотой хилцээр гүйлгээ хийхэд зардлыг багуулах. Зардал гэж зүгээр цаг хугацаа орж байна. Одоо бид нар яагаад Монгол банкуд илүү дижитал болоод банкны салбар дээр очиж гүйлгээх шаардлагагүй утсаараа ч юм уу шууд хийж штэ. Тэр бол би одоо банкны салбар дээр очих хэрэгтэйсэн бол нэг талтай хоёр талтай отохоо нэг цаг өөрх амьдралыг нэг цаг үүрхээс нь хэмнээд 1 минутанд л гүйлгээ хийчихсэн тий. Тэр чинь өөрөө маш том одоо зардлын хэмнэл болж байгаа. Тэнтэй байлан бартер бол яг л яагаад болохгүй байсан гэхээр яг нэг хоёр хүний хооронд бол окей болно аштайх ингээд нэг ойлгомжтой юм. 100 хүн 1000 хүн 100000 хүн одоор олцвол маш хэцүү болж эхэлнэ. Дээрээс нь яг бизнес класс нь бодъё л да. Одоо би бол жишээ нь би бол багтаа ээжийнхэн дэлгүүртэх ажилтдаг байсан 100 хүнсний дэлгүүрт бүүнэлэх. Тэр чинь одоо өдөрт хэдэн 100 хэдэн мянган хүн орно. Тэр хүмүүс хоорондоо бартер хийвэл гэдэг чинь ядаж үнийн дүнээр тохирох гэж одоо эн чинь бол ганцхан 8 шиг 8 чинь яаж ивдвэл үнэ тохирох 8 цаг гэдэг шүү дээ. Амар цаг зарцуулах гэдэг байгаа байхгүй тий. Би нэг хүнтэй удлаа 8-ийн тулд маш цаг зарцуулах гэж тохирохгүй тий. Дээшээ доошоо гэж яриад мөнгө яг ингээд цаасан мөнгө мөнгөний хэмжүүр нь байхад тэр ямар шаардлагагүй шүү дээ. Энэ бол тэд уусаал юм үнэтэй байгаа. Тэр хүн үнэн мэдчихэ. Тэгэл аваа. Энд маш их бага цаг зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр олон нэг доор нэг өдөрт хэдэн 100 хэдэн мянган үржлэх боломжтой болж байна. Яг зур тохироо 8 хийдэг бартер хийгвэл маш их цаг нэг хүнд л маш их цаг зарцуул. Цаг хугацаанаас гадна одоо тухайн нэг бүтээгдэхүүн гэдээ бодъё л та нэг бүтээгдэхүүнийг би солиод өөртөө хэрэгтэй байгаа бүтээгдэхүүн авах гэж байгаа. Гэхдээ тэр нэг бүтээгдэхүүнийг үнэлэх хүн болгоны үнэлэмж магадгүй өөр байх тийм үү? Тий. Тэгэхээр хүн болгоны хүсэл сонирхол хэрэгцээ шаардлага өөр болохоор нийтээрээ хоорондоо одоо солилцоо хийхэд хүндрэлүүд гарч эхэлсэн. Тэрнийг ерөнхийдөө шийдэхийн тулд ерөнхийдөө мөнгө бас тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн хувьсан байх нь байна шүү дээ. Ер нь бол нөгөө мөнгөний гол нөгөө хэдэн үүргүүдийг хэдүүлээ сая дурдсан шүү дээ. Үн цэнийг хэмжинэ. Үн цэнийг хадгална. Тэгээд солилцооны хэлбэр төлбөр тооцоо хийхдээ ашиглана гэдэг. Энэ гурван одоо зорилгыг л аль болох хүмүүст хэлбэр болгох, хурдан болгох, хямд өртөгтэй болгох, тий? Найдвартай аюулгүй байх болгохын тулд л одоо мөнгө ингээд цаг хугацааны үед ингээд хөгжөөд түүхийг авсныг хөгжөөд ирсэн байна. Одоо жишээлбэл найдвартай аюулгүй байдал гэдэг бол одоо жишээлбэл энэ цахим орчин хөгжсөн үед бол маш чухал тавигддаг асуудал болсон ш. Гибр аюулгүй байдал. Өөрөөр хэлбэл таны шилжүүлсэн мөнгө чинь магадгүй замдаа алга болчих магадгүй тий. Эсвэл хэр баталгаатай вэ гэдэг ч юм. Тэр асуудлууд бол шийдвэрлэгдэх шаардлагатай байсан. Дээр үед бол бүр нэг худалдаач дээр голцоо тулгарч ирсэн. Худалдаачд бол маш их хэмжээний нэг зоосон мөнгийг авч явах гэдэг бол худалдаачтай үед аюу осолтой яг л төсөн замын баг дээрэмч хүмүүс байгаа тий. Тэгэнгүүт хятадын худалдаачд бол юу хийж эхэлсэн гэхлээр өөрийнхөө зоосон мөнгийг ингээд тухайн суурин газрынхаа нэг мөнгө хадгалдаг нөхөрт үлдээчихэж байгаа.
Тэгэнгүүтлээ өөрөө нэг юм цаасан дээр юм баталгаа бичүүлээд авчиж байгаа. Ийм хүнд ийм их хэмжээний зоос байгаа нь үнэн болно гэдэг. Тэгэхээр цаасаа ингээд аваа явж ирт бол дээрэмдүүлэхэд бол ямар ч тийм эрсдэлгүй шүү дээ. Аюулгүй одоо мөнгөө тээвэрлж байгаа хэрэг одоо нэг тийм үйлдэл болох гэдэг нь тий. Тэгээд өөр хотод очингуутлаа цаасаа өгөөд бараг авчдаг. Тэр нь бол нэг баталгааны цаасан баталгааны бичиг буюу одоо дэлхий дээр хамгийн анх цаасан мөнгө одоо үүссэн гэж үздэг. Тэгэхээр энэ дээр сая дурдлаа шүү дээ. Яалтчгүй нөгөө аюулгүй байдал хамгаалалт гээд. Тэгэхээр дараагийн бид эдийн нэг ярилцах ёстой сэдв гэх юм бол мөнгөний яг аюулгүй байдал те үнцийн баталгаатай гэдэг яаж нотлох вэ гэдэг дээр асуулт гарч ирсэн байх гэж бодоод байгаа байхгүй. Бүгднийг хэмжээнд бол нийтлэг нэг зүйл гаргаад ирсэн чинь тухайн нийтлэг зүйлийг тэгвэл хэн гаргаад хинээс авсан хаана хүрж байгаа гэдгийг дараагийн хүндээ солих боломжтой гэдгийг ер нь хэн яаж тодорхойлох вэ, баталгаажуулах вэ гэдэг асуудал нөгөө нэг аюулгүй байдал гэдэг зүйл нь гарч ирсэн биз дээ. Тэгээ саяны хэлсэн дээр нөгөө нэг зоос аваач хадгалуулаад баталгааны бичих аваа явна гэж байна шүү дээ. Тэгэхээр бүх хүмүүсийн тэр нөгөө нэг итгэж байгаа тэр нөгөө цаад үнс шалтгаан нь яг юунд байгаа. Төв банк л шүү дээ. Тийм учраас төв банкуд үүслээ шүү дээ. Улс орнууд яг анх бол төв банк нь биш одоо зүгээр яг төр засгийн газар ч юм уу төр нь өөрсдөө одоо юан гөрний үед ч тийм этийн гөрний үед ч юм арт гэдэг чинь төрийн баталгаатай гэдэг юм. Яг тэр анх үед тийм дээр үед бол тэр хуурамчаар үлдэгч тийм үү яг энэ яаж баталгаажуулах гэдэг асуудал угаасаа зөндөө гардаг. Тэгээд тэн дээр нэг тусгай тамгатай юм шиг янз янзын хөгжүүлэлтүүд одоо манай Монголд хөргөж гисэн нөгөө шинээр хэвлэхдээ дандаа нэг шинэ технологи нэмдэн шүү дээ. Дараа нөгөө хуурамч үг нь ялгахын тулд те. Бас тэгэл энэ нөгөө хуурамч засгийн тулд бас зардал гаргаж байгаа юм. Мөнгө хэвлэгчийн зардал шүү дээ. Манай 20,000 төгрөгийг хэвлэхэд хэдэн төгрөглөө. Ямар ч нэг $100 дэвсгэртийг хэвлэхэд нэг 10-20 центийн чөлөө зардал гаргаж хэвлэж байгаа байхгүй жишээ. Тэгээд яг л нэг энэ мөнгө гэдэг зүйлийг ч өөрөө амар хүчтэй зүйл болчих нийгэмд. Тэгвэл энийг чинь хяндаг одоо аюулгүй байдлыг хангадаг байгууллага газар хэрэгтэй байна гэж төв банкуд үүсч эхэлсэн те дэлхийд даяар. Одоо бас уран болон төв банк л яг мөнгийг хариуцж чинь. Тэгээд дээрээс нь яа төв банкыг улс төрөөс хараат бус байлгахыг хичээж штэ институцийн хувьд. Тэр чинь бол мөнгө өөрөө амар том павер штэ. Мөнгөний үнц гэдэг юм дараагийн хавьд яригдчихэж штэ те. Мөнгөний үнц нь одоо дураараа хевлээд иж чадахгүй штэ. Дураараа хевлээд байвал юу болов? Инфляци мөнгө зүүнгүүд нь гэдэг. Тэгэхээр энэ өөрөө одоо мөнхийн сэдвүүл байна л да. Одоо жишээ нь яг одоо Трамп жишээ нь төв банкны ерөнхийлөгч халыг гээл нөхөр одоо томилгсон цагаас хойш л одоо дайрч байна. Тэг чадахгүй. Америкийн ерөнхийлөгч өөртөө өөрхөн төв банкны ерөнхийлөгч халж чадахгүй. Одоо яагаад үл институцээр тэрийг одоо хуулиараа хязгаарлалцсан. Яагаад тэгэхээр хүссэн ус төрчин гарч ирээд төв банкыг дураараа удирдах болохгүй гэдгийг одоо чанга тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө үнцэн гэдэг юм чинь аливаа улсын мөнгө аливаа улсын тэр нийт мөнгийг л өрнөж эхлүүлэх гэдэг шүү дээ. Тэр юм чухал зүйл юм. Зүр ингээд ярилцсан явсан чинь мөнгө маань болохоор нэг тийм онцгой шин чанартай бараа юм шүү юм те. Тэгэхээр нэг одоо эрх олгогдсон одоо нэг те үйлдвэрлэгч тэрийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэгээд нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөс гадна те төлбөр тооцоонд ашиглаад хүссэн бараа бүтээгдэхүүнээр ингээд солигддог те шилждэг. Тийм. Энэ нь бол төв банкнд бол хэдхэн жилийн өмнө цааш те 100-200 жилийн өмнө бол иргэд бол төв банкны гаргасан мөнгөнд цаасан мөнгөнд дэвсгэртийг аваачаад өгөөд тэр нь бол төв банк буцаад нөгөө алтаар солих тийм хуульцэлсэн бүх төв банкуд анх бол тийм байсан. Тэгээд түүхийн явцад бол тэр алтан баталгаан байхгүй болоод одоо бол зөвхөн ийм итгэл дээр суурилсан. Тэгээд хуульцэлсэн, улсаасаа хуульцэлсэн. Тэгээд төв банк нь зохицуулдаг тийм мөнгөний систем дээр бол дэлхийд даяараа бол орцсон явж байгаа л шүү. Тийм дээ. Тэгэхээр тооцоо нэг эрх олгогдсон этгээд мөнгөийг хөвлж байгаа. Гарч байгаа зах зээл нийлүүлж байгаа. Тэгээ одоо бол яг хүмүүстээ мөнгө хэвлэн гэхээр нийт зах зээлд мөнгө чинь тань бүх мөнгөний цаасан мөнгө шүү дээ. Яг цаасан байгаар одоо Монголд бол нийт гүйлгээний 97% байна уу? Тэгээ 97% захимаар 3% нь л одоо бэлнээр 97% бэлэн босаар явж шүү дээ. Тэгэхээр
одоо орчин үе шал өөр болж эхэлж байна. Болцсон л явж байна л та. Нөгөө хүмүүс яг нөгөө Монгол төв банк мөнгө хэвлэнэ гэхээр баахан ингээ цаасан байдлаар хэвлээл тараагаал ингээ гаргаж байгаа юм шиг. Одоо угаасаа бид нар өөрөөсөө амьдралаа ботсон ч гэсэн би бол баг цаасан мөнгө ашиглах юм болцсон. Дандаа л захимаар тий банкуудын аппликейшнээр төлбөрөө гээл явуулчихлаа. Одоо ямар ч мөнгө шаардлагагүй гадаад очлоо. Одоо сүүлийн 1 жил нэлээд одоо улсуудаар явлаа. Ер нь бэлэн мөнгө авч байгаа биш карта бишүүлаад одоо зурлаа хангалттай явж байна тий. Тэгэхээр одоо мөнгө гэдэг чинь өөрөө одоо нөгөө захим яалчгүй дижитал болчлаа л доо. Одоо нөгөө бартер байж байгаа, зоосон байж байгаа алт мөнгө хууль ядууд эдийн цаас болоод Одоо бол дижитал. цаасан дотроос зөнзөө солигдсон шүү дээ нөгөө цаасны материал нь. За тэгээд одоо хийгдэг мөнгүүд чинь ана пластик гэлүүд ямар ч шал өөр материал бас байгаа. За тэгснээ одоо болохоор дижиталын дотроос амар бол янз тий. Тэгэхээр одоо магадгүй дижиталын өмнө гэх юм бол цаасан мөнгө гэж хэдүүлээ зүгээр нийтлэл ярих гэдэг шүү дээ. Одоо хэвлэмэл гэх юм уу? Баригддаг. Тэгэхээр цаасан мөнгөний мөн давуу болон сул тал нь юу байсан бол? Цаасан мөнгө өөрөө яг ямар асуудлыг шийдвэрлсэн бэ гэхээр түрүүний нэг хэлдэг нөгөө нэг хамгийн анх бол нөгөө нэг худалдаачт бол наашнаас нь авч явах гэдгсэн шүү дээ. Тэрний дараа бол Европын төв банкуд бол цаасан мөнгийг бол яг хуульчилж 1600 оноос бол хамгийн анх Шведийн Стокгольм банк бол цаасан мөнгийг бол улстай нэвтрүүлж гисэн. Тэрний гол шалтгаан юу байсан бэ гэхээр нөгөө зоосыг хийхдээ зис эсвэл нөгөө нэг алт мөнгө хүрэл гэдэг ийм материалуудаар хийдэг. Тэгтэл нөгөө нэг Шведэд бол тэр металлын ордууд нь бол жишээлбэл хомсдолтой гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл тэр цаасан мөнгийг үйлдвэрлэх түүхийд дутагдал биш нөө заасан мөнгийг үйлдвэрлэх түүхийд дутагдчихаар цаасан мөнгийг нэвтрүүлсэн. Хятадд ч гэсэн яг адилхан сүм улсын үед жишээлбэл анх цаасан мөнгө тан сүнгүүрний үед нөгөө нэг саяны нөгөө Жао Зи гэж нэрлэгддэг тэр цаасан худалдааны баталгааны бичиг анх үүсгэжсэн нөгөө 100 сая хүн амтай маш том газар нутагтай улсад худалдаа 8 маш эргэлддэг. Тэгээ худалдаа 8 маш эргэлддэг тэнд бол тэр их хүн амыг хангах үс тийм ордууд байхгүй. Жишээлбэл хүрэл болон зисээр хятадууд бол зоосоо хийдэг байсан, төмөр зоосоо хийдэг байсан. Тэнгүүд тэр олон хүний худалдаа 8-ыг хангах тэр металлын хэрэгцээ худалдаа 8-ыг хангах зоосыг үйлдвэрлэх металлын хэрэгцээ байхгүй. Тийм учраас бол цаасан мөнгөөр бол илүү ашиглахад бол хялбар юм байна гэж үзээд бол төрөөс тэрийг бол албан ёсоор үйлдвэрлэдэг болоод гэхдээ зөвхөн худалдааны хүрээнд явц руу хэрэгэлдэг байсан хүмүүс нь бол тэр зоос юугаа ч гэсэн давхар хэрэгэлдэг. Гэхдээ тэр цаасан мөнгө ажилтанд орсноороо бол тэр том улс том одоо системийн татварыг хураах төлбөр төлөх цэргүүдийн цалин тавих гэдэг ч юм уу. Тэр түүхийн эдийн цаад хийгээд байгаа түүхийн эдийн дутагдлыг бас нөгөө талаас сул талын нөх байдлаар бол цаасан мөнгө үүсч хөгжиж гарч ирсэн гэсэн юм бол. Тэгээд мэдээж авч явахад хялбар тэгээд тэн дээр мэдээж баталгааны тамга нууцлалын нэг бичгэлүүд хийгддэг. Тэгэхээр нэг хуурамчаар үйлдвэрлэх бас боломж нь илүү багассан. Тийм одоо сул талуудыг шийдвэрлсэн л гэсэн. Тийм ээ. Тэгэхээр яг цаасан мөнгөний шин чанаруудаа сайн дэлгэрэнгүй ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг цаасан мөнгнөөс дижитал руу шилжихэд яг юу төлөхөц болов? Технологи өөрөө байсан уу үгүй бол яг цаасан мөнгөний тэр судал давуу тал чанарууд нь нөлөөлж юу? За би цаасан мөнгөний сул талуудаас нь яриа л да. Жишээ нь за нэгт цаасан мөнгө өөрөө эрсдэлтэй одоо алга болгодог ч юм уу. Кармалтай явж алга болчих. Одоо миний дансны төшөө дижитал зур миний юунд байгаа мөнгөийг бол хинч яаж чадахгүй шүү дээ. Одоо манай банк маань ороод миний мөнгөийг хулгайлцдаг юм бол өөр хинч тийшээ орж нэвтэж чадахгүй те. За би тэрний оронд гэртээ одоо мөнгө хадгалдаг байвал хизээч болгоо ороо яачихсан мэлээ. Мөнгөө өөртөө аваа явж ивэл одоо хүн хулгайлах би тэгэл яаж чадахгүй шүү дээ. Тэрний оронд би картанда мөнгөийг карта аваа явсан бол карта харууллаа гэтэл карта хаалгал тэгэл хинч шинээр авч чадахгүй. За нэг тийм юм байна. Хоёрт нь цаасан мөнгө нөгөө янз бүрийн бохир үйл ажиллагаанд ашиглагддаг. 70 эдийн засгч чинь цаасан мөнгөөр явж байгаа. Яг гүйлгээ яг банкны гүйлгээ явах юм бол тэр чинь нөгөө араас нь мөшгөөд одоо барьж авах боломжтой. Тэр гүйлгээнүүдийг. Тэгэхээр
яагаад нөгөө бид нар кинод одоо янз бүрийн барууны Холливуудын кино үздэг шүү дээ. Дандаа л нөгөө мафийн бүлэглэлүүд ч юм янз бүрийн болохгүй юм ч юм мөнгө дандаа бэлнээр явдаг шүү дээ. Яагаад тэгж байгаа угаасаа ойлгомжтой. Мөнгийг яг бэлэн цаасан мөнгийг яг трак хийх буюу одоо мөшгөх ямарч баг боломжгүй шахав. Тэгэхээр тэрнийг бас одоо санхүүгийн том институт төв банкуч гэсэн олон улсын байгууллагч гэсэн бэлэнгүүлээ ер нь жоо хориглоод ч гэдэм хязгаарлаад байгаа ч бас нэг шалтгаан. Одоо санхүүгийн аудит дээр ч гэсэн гүйлгэн дээр ч гэсэн бэлэн одоо Монгол компани хийдэгтэй нэг бэлнээр касын зарлах гээл банк компаниас бэлэн аваад иддэг. Тэр чинь ер нь бол амар муу санхүү үзүүлэлт шүү дээ. Ер нь бол болж байгаа шүү дээ. Бэлнээр аваад юунд зацуулж бидэхгүй. Тэгэхээр тийм юм байна. Тэгээ бас мэдээж бэлэн цаасан мөнгөөр гүйлгээ хийх зөвөр дагаа түрүүний ярьсан гэж нөгөө зардлуудтай. Заавал би мөнгө байж хийх гэдэг шүү дээ. Наацхан тээврийн зарлах гадар шүү дээ. Тэгээд их хэмжээний мөнгө ярил нэлийн тоо. Өд амьдралдаа хамгийн их байжсан мөнгө чинь 80 сая төгрөг яг ингээд нөгөө байж үзчихсэн зүгээр тэр. Тэгэхээр чи нэлийн их том авартай болчих нэг иймэрхүү болж юм заны ч юм уу те. Энэ зэрэг тэрний оронд дижиталаар явбал ч одоо ямар дижиталаар ялгаагүй шүү дээ 80 сая байна уу 8000 байна уу. Тэгэхээр хэмжлэн юмнаас болоод явж байна. Тэгээ дээрээс нь дэлхийд даяар одоо глобалчлагдаад интеграц хөгжөөд ингээ ихсээд эхлэнгүүд улс хоорондын гүйлгээнүүд ихсэж шүү дээ. Тэгэхээр нөгөө орон зайгаас үл хамаарсан мөнгө шилжүүлгүүд ч угаасаа амар чухал болоод шүү дээ. Бид мөнгөний хувьд гэх юм бол одоо ингээд хоёр аймгийн орн ч юм уу хотын орн шилжүүлэх шаардлагатай болох юм бол энд байсан мөнгө нөгөө газараас аваад очих хэрэгтэй болоод шүү дээ. Бие тэрэ. Захим шилжснээрээ давуу тал нь юу вэ гэхээр цаг хугацаа орон зайнаас үл хамааран нэг хүний гараас нөгөө хүний гарт хурдан шуурхай шилжих боломжтой болсон. Тийм учраас одоо банкуд бид нар салбаргүй банк гээл те одоо сүүлд миний ойлгочоор М банк ч анх Нео банк гээл одоо их банкуд маань дижитал банк гэж өөрсдөө нэрлэж байна. Илүү салбар нэмж байгуулах нь бол их юуг болцсон те тийм сонирхол байхгүй болцсон. Илүү дижиталаар үйлчлээч гэдэг. Тэгээд өөрсдийн банкны аппликейшнууд вебсайтууд одоо Монголд бол сүүлийн үед маш сайн болчих шүү дээ. Хөгжүүлэлтүүд нь бол тэр тал дээр өсөлтөж шүү дээ бүгд. За одоо сүүлийн үед бол дэлхийд даяар бол бүр нөгөө AI банк буюу хиймэл оюухан суурилсан банк гэдэг одоо ойлголт гарч ирээ явж байна те. Тэгэхээр яалчгүй тийшээ гал явж байна л да. Гэтэ миний харж байгаа бол цаасан мөнгө ихтэй хэрэглэнээс гартлаа болоод чөхөөж магадгүй. Гэхдээ нөгөө гүйлэн зүрэлсэн одоо багасч байгаа. Гүйлгэний 3 Монголоор 3% хэлцдэг болчихлоо. Шинэ жилийн тусам буурч байгаа үзүүлэлттэй байхгүй тий. Миний санджаар нэг 2-3 жилийн өмнө л 7-8 хөлөөс одоо сүүлийн статистикаар 3% болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө зах зээлд нийлүүлсэн байгаа мөнгөний нөгөө цаасан мөнгөний эзлэх үе бит мөнгөний эзлэх хэмжээ нь болон багасаа яваад байгаа тий. Гэхдээ одоо түрүүн хэлсэн одоо ерөөсөө их мөнгө л дижитал болсон. Дижитал тоо болсон тий. Тэгэхээр дансны бичлэл гэж алгасан үг л дээ. Ер нь бол тэгжэл ер нь дэлхийн бүх төв банкуд аль зэний банкуд бол тийм байдалтай л. Нөгөө дансны бичлэлийн цаана магадгүй нэг эдийн засгийн ч юм уу тий санхүүгийн агуулга явах хэрэгтэй шүү дээ. Ажил үйлчлэгээ. Тэр нь одоо ямар урсгалаар ямар зарчмаар өгж төв банкнаас нийлүүлэлт ард иргэд аж ахуйн нэгжийн иргэдүүд дансанд гар дээр очих уу? Зөвхөн бэлэн биш нөгөө бэлэн бус мөнгөний тухайд ярих юм бол тийм төв банкны одоо англиар бол CBDC Central Bank Digital Currency монголоор бол одоо төв банкны захим дижитал мөнгө гэдэг ойлголт сүүлийн 4-5 жил маш хүчтэй явж байгаа. Тэгээд би яг энэ чиглэлээр ч гэсэн Нью-Йоркт ажиллаж байсан. Яагаад тэгж юм хэрэг л мөнгөний үнцийн зардал талдаа байхгүй. Одоо за бүр ингээд одоо агуулгын үед яхад одоо нөгөө санхүүгийн зах зээл дэчин бонд хувьцаа гэж одоо ингээд дериватив гэж бүр ингээд дэвшилт одоо нөгөө дэвшилтэд ойлголтууд байна шүү дээ. Энэ санхүүгийн зах зээл одоо бид нар мөнгө шийдвэрлэх юм амархан байгаад шүү дээ хүн угаар. Гэхдээ бонд худалдаж авдаг ч юм уу бүр дээгүүр их хэмжээний мөнгө эргэлдүүлэхэд маш удаж байгаа байхгүй. Одоо 1-2 хоногдох ч юм уу. Тэнгүүд мөнгө чинь өөрөө цаг секунд минут тутам одоо өсч үзэж байгаа үнцэнтэй зүйл те. Одоо бид нар чинь хүүтэй байршуулж шít мөнгийг хатгаламжч гэдэг юм уу ч гэдэг юм. Тэгэхээр мөнгийг зүгээр байлгана гэдэг ч өөрөө байж болохгүй зүйл. Тэгээ мөнгийг хурдан эргэлдүүлэх хэрэгтэй болж.
Тэгэхээр тэр захин мөнгө, дижитал мөнгө гэдэг зүйлийг эдийн засаг руу яг ямар арга замаар нийлүүлэх вэ? Эхний ээлжинд зүгээр төрөөс буюу төсвөөс нийгэм рүү эдийн засаг руу гаргаж байгаа мөнгийг CBDC байдлаар авах гэсэн. Тэгээд тэр нь яг зөв төсөв талаас нь хараад төсвийн үр ашигтай байдлаас нэмэгдүүлэх зорилготой байдлаар ашиглах гэдэг байгаа байхгүй. Төрний хэлсэн одоо хүнсний толгойн зүгээр ашиглаж байгаа чинь төсвийн үр ашигтай байдал шүү дээ. Нэг жишээ нь зүгээр. Тэгэхээр тэр талаас нь л ер нь харж байгаа. Гэхдээ энэ бол нөгөө бодлогын амар том асуудал байгаа. Дээрээс нь цаашаа явсаар одоо хүний эрхийн асуудал руу гэдэг ер нь орчиж байгаа. Бүр зөв санхүүгийн том зураг яг заавал CBDC гэлтгүү. Заавал нөгөө хувь хүмүүсээр биш илүү институт хоорондын бас юм байна. Одоо илүү wholesale буюу институт хоорондын бас тийм захин мөнгөний байд. Тэр нь одоо өндөр түнтэй хүлээнүүд. Тий. Засгийн газрын бондууд дээр ч юм ашиглах ч юм уу тий. Тэгэхээр яг ингээд одоо ингээд яхаар зарим хүмүүс ойлгоход байж магадгүй гэхдээ ийм амар өндөр түвшинд хөгжсөн одоо явж байгаа. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл нь одоо сүүлийн үед бас нэг гарч байгаа нөгөө биометрик зэрэг төлбөр төлж шүү дээ. Зүгээр хятад ялангуяа ойлгох шил нөгөө царайгаа таниулаад шууд төлбөр төлдөг. Эсвэл алгаа харуулж төлбөр төлчихдөг. Тэгэхээр төлбөрийн хэрэгсэл гэдэг юм төлбөрийн шин чанар гэж шал өөр төвшөнд л очиж байна тийм. Хэдүүлээ нөгөө мөнгөний яг тэр нөгөө чиг үүрэг те үүсэлэх хөгжил эдийн засгт гүйцэтгэж байгаа үүрэг гэдэг талаас нь ярилцсан. Сүүлд нь ингээд ярилцлагын дунд яваад утсан чинь мөнгө маань өөрөө нэг тусгай нэг эрхтэй үйлдвэрлэлтэй бараа бүтээгдэхүүн болоод хувирцлаа шүү дээ. Тэгээ магадгүй тэр нь болохоор хэлбэр дүрс хэмжээг ингээд өөрчлөө яваад байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүн бол магадгүй мөнгө маань ч гэсэн өөрөө үнэтэй байх хэрэгтэй байх тийм үү? Өртөгтэй. Тийм. Мөнгөний өртөг үн гэдэг бол ерөнхийдөө бол зээлийн хүү шүү дээ. Зээлийн хүү гэдэг бол та банкнаас тухайн мөнгийг авч ашигласныхаа төлөө төлж байгаа төлбөр. Тэгэхээр бол хамгийн энгийндээ хэлэх юм бол зээлийн хүүг л ойлгож болно. Тэгэхээр мөнгийг бараа бүтээгдэхүүн гэдэг авч үзэх юм бол тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа үн маань болохоор зээлийн хүү болсон. Тодорхой хугацаанд ашиглахын тулд та бүхэн урт хугацаатай зээл илүү өндөр хүүтэй гэдэг чинь богино хугацаатай зээл илүү бага хүүтэй гэдэг тийм. Тэгэхээр хугацаанд ашиглахын хэр эрсдэлтэй хүн ашиглах гэдгээс хамаарат бол хүү тогтдог. Тэр хүн бол яг та яг банкнд зээл дээр нэмэх хүүгэл төлдөг шүү дээ. Тэр бол яг эдийн засгийн утгаараа бол таны мөнгийг бол ашигласны төлбөр л болж байна. Өмнө нь асуусан шүү дээ. Тэр нэг мөнгийг тэр үйлдвэрлэж байгаа онцгой эрхтэй итгээд бэлэн босч бай тэр мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд одоо ямар шат хамжлагыг дамждаг юм бэ? За хамгийн анх бол нөгөө нэг эхлэл дээр түүхэн дээр л очсон л доо. Тэгэхээр хамгийн анх бол төв банкуд бол Европт бол төв банкуд үүссэн. Төв банкуд бол цаасан мөнгө хүмүүст өгчөөд оронд нь алтын ингээ авц тэр хүмүүсээс. Тэгчээ тэр хүмүүс ч юу гэж хэлсэн бэ гэхлээр энэ цаасан мөнгөө та нар хизээж алтаар ингээд сольж болно шүү гэдэг хүмүүст ингээ тараагаар өгсөн. Одоо болвол төв банкуд бол хуульчилсан тийм мөнгөний тогтолцоон дээр ажиллаж байгаа гэдэг шүү дээ. Одоо бол хүмүүс хамгийн анх бол мэдээж ингээд тараагаал өгсөн л байгаа шүү дээ. Ямар нэгэн банкны сувгаар ч юм уу, юугаар ч юм цалин болгоо ч юм уу ингээд тараагаал хүмүүст өгсөн шүү дээ. Одоо бол тэгэл эдийн засагт эргэлж байгаа мөнгө бол банкнаас компаниудаас ажилчдаас буцаад банкнд дахиад компаниудад гэх мэтэр ингээд нэг мөнгө хэдэн ч удаа эргэлдэж болдог болцсон учраас ерөнхийдөө бол эдийн засагт бол зээлээр шинэ мөнгө бүтдэг болсон тийм тогтолцоо. Тэгэхээр ерөнхийдөө бол санхүүгийн зуучлалын тэр байгууллагууд тэгээ эдийн засгийн сувгуудаараа бол мөнгө нийгэм рүү ингэж тарж авч байгаа. Нөгөө талд нэг бараа бүтээгдэхүүнгээ харах юм бол ялцчгүй сая нөгөө зээл хүүгээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр яаж яахэр засгийн газар чинь болохоор нөгөө хөрөнгө оруулалт санхүүжүүлэхтэй эдийн засгт орлохын тулд яг гэхээр төв банкнаас зээл авч байгаа. Зах зээлээс болохоор ерөнхийдөө үнцээс гаргаад их усүр татж байгаа. Тэгэхээр энэ бас нөгөө талдаа бол эдийн засаг руу мөнгө орох бас нэг сувг юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт гэдэг нь зах зээл дээр байгаа нийт мөнгийг одоо ямар хуу хэмжээнд байлгах уу, эсгэж багасгах уу, тэгтээ өөр дээрээ байлгах уу, арилжааны банкнд байлгах уу гэдгээ бодлогын хэрэгслэр үдирсдэг гэж ойлгоод. Тэгээ одоо жишээ нь сүүлд
Одоо ингээл жоохон зах зээл хямрах гал эдийн засгийн Монголын кейс дээр л Монголын эдийн засаг жоохон хямрах гал ч юм эхлэнгүүд манай арилжааны банкуд их яадаг вэхээр бизнесийн зээл гаргалтай багасгах эхэлдэг байхгүй. Яагаад бол бизнесүүд эрсдэлтэй болж эхлэх гэдэг шүү дээ. Буюу эргэн төлөх чадвар нь багасах гад. Тэнгүүтээ илүү нөгөө хэрлэний зээлээ нэмж хитэн эсвэл зөв төв банкны үнцаас аваад илүү тэр мөнгө одоо байгаа мөнгөө тийшээ шилжүүлэх гэдэг шүү дээ. Тэнгүү төв банк ч юм уу засаг за ер нь л төв банк илүү бизнесийн хувьчлалд дэмжих хэрэгтэй юм байна. Гэх юм бол банкудад хувьчлал зээлэгт нь арай таатай болох нөхцлүүдийг бүрдүүлэх бодол баримталдаг ч юм уу те. Эсвэл нэг бодвол хэтэрхий их бизнесийн зээл олгоод байвал одоо сүүлийн Монголын кейстэй хэтэрхий хэрлэний зээл олгоод байвал тэрийн хязгаарсан бодол баримталдаг ч юм уу те. Тэгэхээр яг нэг бодлогын асуудал бодлогын зүйлсэл бол байгаа юм л та төмөг. Тэгээ яагаад төв банк мөнгө хэвлэх хэрэгтэй болсон гэхлээр ер нь бол түүхэндээ бол нөгөө нэг хаан тулсууд бол хамаа замраагүй их мөнгө хэвлсэн. Дайныг санхүүжүүлэх ч юм уу эсвэл нөгөө нэг ард түмдээ татаас өгч гэдэг ч юм уу те. Алтан зоос байлаа гэж бодоход том зоосыг нэрлсэн үнийг хэмээр байлангуудаа алтны хэмжээнд жижигрүүлээд маш олон зоос хэрэгэлдэг ч юм уу. Эсвэл юан гүрэн гэсэн жишээлбэл бослого гаргах шалтгааны нэг бол эдийн засгийн хямрал байсан. Эдийн засгийн хямралын гол үндсэн бол цаасан мөнгийг хэд их хяналтгүй хэвлснээс болж алтны баталгааг нь багахан болоод цаасан мөнгийн хэд их хяналтгүй хэвлснээс болж хүн болгон цаасан мөнгөд боловч тэрээр юу ч худалдаж авах чадваргүй болоод хүмүүс бол буцаа зоосон мөнгө рүүгээ шилжиж орсон гэдэг ч юм уу те. Тэгэхээр хяналтгүй ингээд зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээг ихсэхгүй тулд төв банкуд мөнгө хэвлэх эрхээ аваад энэ гэхдээ би даасан хараа тус байна л гэдэг зарчмыг баримтлаж энэ дэлхийд аярахт бүх төв банкуд бол үйл ажиллагаагаа явуулж тогтсон. Өнөөгийн жишээ нь бол тийм байдаг гэсэн үг. Тэгэхээр мөнгө маань нэг тодорхой хэмжээний үр гүйцэтгэхээс гадна өөрөө бас нэг үн цэнтэй болж тарах гэдэг шүү дээ. Хитрхи их байгаад байвал тухайн одоо мөнгө гэдэг зүйлийн маань үн цэн ундаг те худалдаж авах чадвар нь буурдаг. Тэгээ бид нар Зимбабwe ч юм уу янз бүр улсуудын жишээг бол мэдээж тэ Венесуэлач те маш их мөнгөний нийлүүлэлт хэвлэл гаргаад зах зээл рүү хийцэн. Тэгээд тэрээр нь цэврээр нь ацж худалдаа хийдэг тийм жишээнүүд хардаг те. Тэгэхээр бид нар хэвлээд байвал баяжаад байна гэдэг ойлголт бол биш те. Тэрийг бол одоо юу гэдэг зах зээл хэмжээнд нь эдийн засагт барих нь өөрөө чухал гэдэг тийм асуултын ярилцлага гардаг гэсэн. Төв банк бол. Тэгээ үн цэн гэдэг өөрөө анх ярьжсэн нөгөө манай Монгол улс шиг бид нар нийт улсаараа хэр хэмжээний үн цэн бүтээж байгаа юм бэ гэдгээс л манай төгрөгийн ашиг нь шууд тогтож байгаа шүү дээ. Улсаараа тогтоож бүтээж байгаа үн цэнээсээ илүү их хэвлэл эхлэх юм бол үн цэн одоо Монгол төгрөгийн үн цэн унаа шүү дээ. Эсвэл бусад одоо яг үн цэн одоо бусад харьцуулж байгаа одоо доллар юан ч гэдэг юм уу тэр улсуудын эдийн засаг юу одоо тэр валют нь манай төгрөгөөс хамаагүй илүү эрэлт нь ингээд хамаагүй өсөлт мөрдөн байвал манай харьцуулагдах баг одоо эрэлт багсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол явж явж нөгөө төгрөг гэдэг чинь манай эдийн засгийн л тусгал баг төгрөгийн үнц нь ямар байна төгрөгийн ханш өсөж гэнэ буурч гэнэ гэдэг чинь манай эдийн засаг шууд хамаарлаа. Одоо жишээ нь сая энэ жил долларын ханш чангарлаа шүү дээ. 7-8% чангарсан нь төгрөг унж шүү дээ. Яасан Монгол улс нүүрсээс гарч чадахгүй болсон нүүрс нүгэн унсан. Тэр манай эдийн засаг унангууд дагаад төгрөгийн шууд төгрөг өөрөө шаалтж шүү дээ. Тэгэхээр хамгийн зүгээр энгийн бол нөгөө төгрөг буюу мөнгө гэдэг чинь өөрөө эдийн засгийн тусгал. Тэгээд түрүүн хэлсэнцэл нөгөө төв банкудад энэ ирэх байгаад байгаа болохоор зарим хүмүүсийн нөгөө нэг санал нэгтгэхгүй. Тийм учраас кредит валют гарсан гэдээ хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан ерөнхийдөө бол энэ виртуал мөнгө гэдэг ойлголт, цахим мөнгө гэдэг ойлголт, тэгээд энэ дижитал мөнгө гэдэг ойлголтуудыг хэдүүлээ гоё ялгаж салгаад цэцэлж авах шаардлагатай гэж. Дижитал мөнгө гэж юу яриад байгаа юм бэ гэх юм бол хамгийн өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл компьютер руу орсон тоон хэлбэрт орсон бүх төрлийн төлбөрийн хэрэгслээр ашиглагдаж болох тэр зүйлийг дижитал мөнгө гэж. Дижитал мөнгө маань одоо жишээлбэл дотроо бол электрон мөнгө гэдэг нэг төрлөө электроник мөнгө юу нөтсөн. Би Монголд бол цахим мөнгө гэдэг. Цахим мөнгөний тухай журам гараад одоо банк санхүү байгууллага, финтех байгууллагууд бол одоо хэрэгэлдэг. Гол ямар асуудал, гол давуу тал нь юу гэдэг
ямар асуудал шийдэж байгаа гэхээр peer to peer гүйлгээ хийх боломжтой заавал банкыг оролцуулахгүйгээр тэгээд e-wallet гэдэг бид нар мэддэг тийм wallet-д цэнэглээд цахим мөнгө өөрөө цэнэглээд янз бүрийн одоо худалдаа авалтууд хийх боломжтой хоолны аппликейшнүүд тэгээд нөгөө нэг зээлийн аппликейшнүүд хуан төлдөг аппликейшнүүд ч юм уу тэднэрт бол ашиглаж байгаа нь бол ерөнхийдөө цахим мөнгө одоо цахим мөнгө бол хуулиараа бол Монгол төгрөгт бол 1-1 гэсэн харьцаатай явдаг. Угаасаа Монгол төгрөгийн цахин хэлбэр гэж байгаа. Тэгээд гаргасан цахин мөнгө төгөө тэнцвүүц хэмжээний одоо нөөцийн баталгааг бол байршуулдаг. Одоо жишээлбэл Монголд бол одоогийн байдлаар бол бараг 31 тэрбум төгрөгийн цахин мөнгө гаргацсан. Гэхдээ тэрний нөөц баталгаа гэж 36 тэрбум төгрөгийг байршуулсан гэдэг ч юм уу. Тэгэхээр таны тэр финтек компаниас судалдаж авч байгаа цахим мөнгө бол өөрөө нэг-нэгээр бол баталгаажсан баталгаатай мөнгө. Гэтэл тэрийг бол ингээд хоорондоо шилжүүлээд бол эдийн засагт хэрэгжилж болно. Виртуал мөнгө гэдэг ойлголт нь бол арай өөр. Виртуал мөнгө гэдэг бол тодорхой нэг өөрийнхөө экосистемд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгө. Одоо жишээлбэл бид нар нэг видео тоглоомууд цахим тоглоомууд дотор нэг янз бүрийн хэрэгслэг худалдаж авдаг те чимэглэл явууж эсвэл нэг крипто валютуудыг бол хамгийн анх бол virtual currency буюу virtual мөнгө гэж бол тодорхойлж ирсэн. Өөрийнхөө экосистемд үн цэнтэй тэн дээр л худалдаа авалтуудаа хийдэг гадагшаа гарах юм бол хуулиар заавал хүлээн зөвшөөрөгдсөн байх албагүй. Тэгтэл одоо бол биткойн бол баг бүх мөнгө доллартай бол ханш тогтоод бол маш том зах зээл бол тэнд крипто валютын зах зээл бол баг одоо юу гэдэг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн төв банкнуудын гаргаж байгаа мөнгөнд дэвсгэрт шиг тийм одоо өргөн хэрэглээтэй болоо хөгжиж гисэн. Дэлхийн томоохон банкуд хүртэл биткойны нөөцүүд үүсгээд эхэлчихсэн гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр нь бүр виртуал мөнгө гэдэг тэр ойлголтоос тэр өөрийнхөө экосистемээс гараад дэлхийн нийтийн хэрэглээ болоод эхэлсэн учраас болов илүү одоо хүчтөрж орж иж юм л да. Гэхдээ тэр гол онцлог нь бол хин нэгэн субъект тэрийг бол үйлдвэрлэж зах зээл дээр нийлүүлээгүй гэдэг нь л одоо бидний уламжилт мөнгнөөс бол хамгийн гол ялгаа нь бол. Нэг тодорхой системд хэрэгжилж байгаа. Гэхдээ тэрний цаана яг нөгөө нэг төв банкнаас гаргасан мөнгө нь баталгаа болоод байршсан байна. Тэр нь бол цахим мөнгө. Виртуал мөнгө нь бол одоо нэг урамшууллын оноо, бонус оноо гэдэг шүү дээ. Биткойны ард ямар ч тийм баталгаа гарсан мөнгө байхгүй шүү дээ. Тэр тоонд л бид нэр итгэж чинь гэсэн үг шүү дээ. Тэр нь бол тэгээд гол давуу тал нь болохоор нөгөө банк төлбөр гүйцэтгэгч тэрний 3 дахь этгээдийг оролцуулахгүйгээр хоорондоо хэрэглэгчид шууд хийж болно. Төлбөр тооцоо үүсгэж. Данснаасаа дансны оронд нөгөө wallet гэж яриад байгаа зүйлээсээ хооронд шууд шилжүүлэх бие биедээ төлбөр тооцоо их боломжтой болж байгаа. Тийм гэсэн үг. Одоо энэ дээр бас сонирхолтой юм болж байна. Гэхдээ мөнгө одоо зарим төрлийн мөнгө ч өөр яг энэ санилсан бүх юг шингээхгүй байхгүй нөгөө шин чанарыг. Одоо төлбөрийн одоо биткойныг харъя л да. Биткойн төлбөрийн хэрэгсэл яг болж бодно. Гэхдээ хинч төлбөрийн хэрэгсэл ашигладаг ш биткойныг тий. Гэтэ энэс гарлагдтал тийм үү? Тий. Тэгээ биткойныг ямар мөнгөний ганцлал шиж байна. Store of value үнцэн гэдэг талаас нь харж байгаа. Хуримтлалын хэрэгслүүд. Тий. Тэрээс л чинь юуны хэмжүүр биш, ямар нэгэн хэмжүүр болж байгаа юм биш. Солилцох зорилгоор ашиглаж байгаа ч бас биш тий. Тэгэнгүүт за Central Bank Digital Currency юу загтриж төв банкны цахим мөнгө ч гэсэн яг тэр нэг програмчлсан мөнгө зэн гараад ирэх юм бол бас яг нэг зарим шин чанар байхгүй ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө зорилго юунаас хамаараа төрлөөс л гарч эхэлж байл шаарад шүү дээ тий. Заавал яг бүх шин чанарыг авах хэрэгтэй. Бүх үүргийг үүсгэх албагүй тухайн үүрэгт тухайлсан аргамт тий. Тэр лөө орж ийн бол гэж хараад шүү дээ. Тэгэхээр ер нь мөнгө маань анх үүсэхтэй болохоор зөвхөн нэг үрийг гүйцэтгэжтэй, солилцооны үрийг гүйцэтгэжсэн. Явцтай болохоор нөгөө хуримтлалын хэрэгсэлтэй, төлбөр тооцоо, үн цэний хэмжүүрч гэдэг юм бүгднийг гүйцэтгэхийн тулд хувьсаж явсаар байгаа цаасан мөнгө, зоосон мөнгөн дээр очсон. Буцаад ер нь яг нэг тодорхой нэг үрийг гүйцэтгсэн одоо цахим мөнгө, виртуал мөнгө ч юм уу, дижитал wallet гэдэг руугаа буцаад явж ийн гэж байна. Тэр буцаад хэслүү зүгээр хүмүүс сонголт гарч ирж байгаа юм уу? Олон сонголт гарч ирж байгаа шүү дээ тий.
Тэр магадгүй нөгөө технологийн дэвшил, эдийн засгийн хөгжил. Бас нөгөө миний төрөөс нөгөө глобалчлал, интеграцлал байгаа байхгүй нөгөө 200 улс хоорондоо амар интеграцлаад шүү дээ. 200-д нөгөө өөр эдийн засаг, шал өөр үндэстэн, өөр сонирхолтой хүмүүс дэлхийд дээр те. Тэнгүүт чинь яг бүх хүмүүст биш зэвсэг бүлэг хүмүүст зориулах гэсэн байдлаар гарч шүү дээ. Одоо түрүүний виртуал мөнгүүд бол зарим тэр royalty маягийн юмнууд бол зөвхөн тэр хэрэглэгчдээ төрүүлсэн байдлаар ч гарч шүү дээ. Зөвхөн тэр хэрэглэгчнэр л тэрийг ашиглах зорилгоор. Сайн нэмээрс нөгөө биткойн ч өөрөө яг тэгэхээр үн цэний хэмжүүр биш зөвхөн хадгалах талдаа хэрэгсэл байгаа юм биш үү? Тийм. Гэхдээ биткойн ч өөрөө болохоор яаж байгаа гэхээр доллар гэдэг ч юм уу цаана бас дахиад нэг мөнгөөр хэмжигдэж байгаа тийм. Тэгээд одоо биткойны ханшийн өөрчлөлтөнд тэгвэл тэр үн цэнийг хадгалж байгаа тэр нөгөө хоримтлын хэрэгсэл чинь одоо хоримтлынх нь үр гүйцэтгээд магадгүй хоримтлал чинь нөгөө өсөж байгаа буурж байгаа гэдэг илэрхийлээд байна. Тэр нөгөө хэрэглэж байгаа хүмүүс маань өөрсдөө тэгж л харж штэ те. Биткойныг яа аваад ч юм уу яа байлгаад үнц нь өснөө буюу ер нь бол нэг төрлийн баг хөнгө оролт гэж харж штэ те. Нөгөө үнцээс гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө төрөлс мөнгөний эрэлтээс ч үнцийн тогтчихоо. Тэгээ хүмүүсийн эрэлт хэрэгцээ хаана яаж харж ийн гэдгээс хамаарна. Тэрээс сая хэлсэн яг хаа доллар хэмжигдэж байгаа те. Угаасаа доллар шиг мус болгоны өөрсдөө нь аль байсны валют бол угаасаа яг цэвэр одоо гол цөөр мөнгөний хэмжүүр мөнгөний байж нь энэ дээрээс тулгуурсан одоо тулгуурж гарч үүссэн мөнгөд л үсэж юм л та одоо тэрийг одоо юу ишлэх юм те одоо энэ биткойн байна уу захин мөнгнүүд энэ виртуал мөнгнүүд байна уу тэгэхээр нэг арай өөр төрлийн гэхдээ яг ард нь бол суурь нь бол яг аль байсны нөгөө валютууд нь бол байгаа тэгэхээр тэр нэг хоёр дахь одоо юу гэх юм бэ дэд маягийн л юм бүтцэн дээр хүчтэй тань л та. Одоо тэгээд бидний хүүхдүүдийн жишээ нь дижитал тоглоомууд шүү дээ, онлайн тоглоомууд. Тэр чинь дотор бүгдээрээ мөнгөний хэмжүүртэй захин мөнгөтэй. Тэгээд зарим нь бол баг тэндээсээ тоглож байгаа юм яж бол тэрийгээ бүр яг буцаага доллар болгоод авч болдог ч юм уу тэгээд өөрөөсөө экосистем өөрөөсөө тэр үн цэвэрлсэн байдлаар мөнгийг нэг төрлийн үүсгээд тань л та. Гэхдээ явж ард нь бол яг аль байсан бацаасан валют болгоосаа суурь байж л. Тэгэхээр энэ хөгжил бол аюу ингээд ойлгомжтой. Магадгүй ингээд нэг тухаас нь тэр ихтэй хэсэг бүлэг хүмүүс зөрүүлсэн ч гэсэн мөнгө нь бол тэр тухайн системийн зөвшөөрөгдөл гарах боломжтой гэсэн. За бид гурийн өнөөдрийн нөгөө ярилцах цаг маань хэлээд дуусч जैन. Тэгээд өнөөдрийн сэдвийг товчхон дүгнээд хэлвэл үзэгчтэй. За яг хоо тэр мөнгө за манай үзэж байгаа хүмүүс мөн илүү одоо хүмүүстэй зориулаад байгаа маань миний түрүүн анх хэлсэн мөнгөний ухааны ном орчуулсан гэдэг. Тэр бол яг санхүүгийн боловсролын ном. Тэгээд мөнгө ч уус явсаар байгаа л яг л бид бүхний л хэрэглээл болж байгаа шүү дээ. Энэ бол янз бүрийн байдлаар тий. Тэгээд мөнгөтэй яаж харьцах вэ? Мөнгийг яаж хоригдлуулах вэ, хадгалах вэ, зарцуулах вэ гэдэг чинь өөрөө хүн болгоны бас нэг төрлийн толгойн явчин байж шүү дээ. Ер нь л тий. Тэнгүүд сая бид нар ярьж шүү дээ. Маш олон төрлийн ингээ мөнгөний хэрэгслүүд гарч ирж байна. Олон юм аж дэлхийн хөгжихээр. Тэнгүүд нөгөө талаа хүнд өөрөө маш их сонголт гарч ирж байгаа юм. Одоо би мөнгөө яах юм бэ те? За нэгт яг мөнгө яаж болох юм? Хоёртон дээр олсон мөнгө яаж нэг стахаш хоригдлуулаад өсгөхөд нэг юм өөр амьдралаа стах тийм нэг санхүүгийн хэрэгслэнд хүрэх юм гэдэг. Тэнгүүд чинь нэг юм мөнгөө нэг хадгаламжинд яг одоо 10 жилийн өмнө бол их олон мод хадгаламжинд л хүмүүс хийдэг байлаа. Банкны хадгаламжинд. Одоо бол нэг талаас бонд байна, хувьцаа байна, ийм coin байна, ийм байна гэж маш олон сонголт гарч ирдэг. Энэ донд хүмүүс маш төөрөлж эхэлж байгаа. Алдж байгаа хүмүүс их байгаа, онж байгаа ч байгаа. Тэнгүүд санхүүгийн боловсрол гэдэг ойлголт ч өөр нь одоо л хүмүүс Монгол хүмүүс тунд гарч ирж байгаа. Яа тэгэхээр бид нар чинь нийгмээр одоо л монголчууд ер нь жоохон хоримтлалтай болж эхэлж байна. Одоо энэ чинь зах зээл шилж байгаа 30 хэдэн жил болж тээ. Одоо л монголчуудын орлого гайгүй болж шүү дээ. Өмнө нь бол яг л нэг олсон орлого зарлах нэг их одоо монголчуудын 90% баг тийм л хэмжилсэн шүү дээ. Нэг цалингаар Psychology of Money гэх монгол англиар бол Morgan Housel-ийн номыг орчуулсан. Тэгээд гол санаа нь бол за энэ хэдэн санаа. Ер нь орсноосоо битгий өндөр хэрэглээтэй бай. Ер нь бидний амьдралын гол зорилго ч юм бол тайван л амьдрах шүү дээ. Тайван унтмаар өглөө босоход 50 сэрмээр шүү дээ. Тэгээд мөнгөтэй ч гэсэн
унтахтаа л за миний нөгөө авсан хувьцаа яаж бол миний нөгөө авсан койн яаж бол ингэж байгаа л гэд сангуугийн боо юм бодоод өглөө босоод ингээд толгойн өвчин болоод байвал наа чи мөнгөтэй ч сайхан амьдрахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 50 амьдрын гэдэг чинь мөнгийг мөнгөтэй зөв хайрцах. Тэгээд ер нь хүмүүс одоо заавал зөв хувьцаа хайх гал болох гэдэг биш зүгээр өөр зөндөө боломжууд байна шүү дээ. Зүгээр индекс фан хөнгөлт сан хийдэг ч юм уу те. Бонд авчдаг ч юм уу тэгээд энэ маш зүг хүмүүсэл үзхийг санал болгож байна. За мөнгө гэдэг сонирхолтой сэдвээр ярилцлаа. Ерөнхийдөө бол бид нэр сая ярилцсан шиг мөнгө бол их олон хэлбэртэй байж тий. Анх бартерын мөнгө гэж зоосон мөнгө, цаасан мөнгө, дараа нь дижитал мөнгө гэдэг. Тэгэхээр мөнгө бол ямар ч үеж болох юм байна. Эндээс дүгнэх юм бол юугаар ч хийсэн байж болох. Ямар ч хэлбэртэй байж болох. Гол нь тэр гүйцэтгэх үүрэг бидний амьдралыг яаж хөнгөвчилж байгаа вэ гэдэг нь л өөрөө мөнгөний гол шин чанарыг тодорхойлж байгаа болохоос биш тэрийг ямар материалаар хийсэн гэдэг нь бол илэрхийлэхгүй гэдгийг бид нар ойлгож яригдав. Ойлгож авах чухал гэж бодож байна. За өнөөдрийн хэсэгт анхааралтай үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бид мөнгө гэсэн сэдвээр 2040-тойгоо яриа өрнүүллээ. Тэгээд мөнгө гэдэг ер нь бол гурлаа ярилцахынхаа төвшөнд бол яг нэг гүйцэтгэж байгаа чиг үүрэгтэй тэрийгээр нь тайлбарлаж үзэгчтэй хүрхийг зорилоо. Тэгээ мөнгө маань гүйцэтгэж байгаа чиг үүрэг болон зардалтай эдийн засгийн өөрчлөлт хандлагатай холбоотойгоор байнга хувьсаж өөрчлөгдсөн юм байна. Тэгээд одоо ч гэсэн ер нь ирээдүйдээ хувьсаж өөрчлөгдөх байх гэдэгт ер нь бол итгэлтэй байна. Тэгээд мөнгө маань тодорхой хэмжээний чиг үүргүүдээс гадна өөр ингэсэн үн цэнтэй тухаас нь ирэх олгогдсон этгээд үйлдвэрлэж эдийн засгт нийлүүлдэг юм чухал бүтээгдэхүүн бараа юм байна гэдгийг үзэгчд маань ойлгож авсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараараа мөнгөний үн цэн буюу инфляц гэсэн сэдвээр бид дэлгэрэнгүй ярилцах болно. Өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Хэлцээрсэн баярлалаа. За.